За сайн бацгаана уу. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Zoom дээрх одоо аюулгүй байдлын тохируулгуудыг ер нь ямар зориул дээр яаж ашигладгийг гэдгийг сурах болно. За тэгэхээр тэр тохируулгуудыг ер нь хаана хийдгийг бэ гэхээр одоо энэ бамбаны зурагтай юм байгаа. Зэн доотлын эндсүүд. За secret энэ дээр дараад гарч ирж байгаа энэ одоо функц хэрэглүүрүүдийг ер нь хэрхэн ашиглах өнөөдрийн хичээл дээрээ хэлж өгөх болно. За одоо ингээд бүгдээрээ хичээлдээ орцгоё. Төрсөн хаагдаа гараас Ctrl V гэсэн тавцыг хичээлээ. За энэ secret гэдэг энэ дээр дарахаар энэ та бидний аюулгүй байдалтай холбоотой функцууд маань гарч ийн. Бид нарыг одоо уулзалт хийж явах үед бид нарыг одоо ямар нэгэн халдлагт өртөх эсвэл одоо ярьж байгаа зүйл маань гатгшаа алдагдахаас эсэргийлсэн тохируулгуудыг энд хийж өгнө гэсэн. За lock and mute-ийг ер нь яаж ашиглах вэ? Хэрвээ энийг ингээд сонгоцсон тохиолдолд юу болох вэ гэхээр за уулзалт эхэлсний дараа хин нэг одоо энэ уулзалтанд хүлээж авахгүй гэсэн ингээд төвчж байгаа гэсэн үг байхгүй. За одоо жишээлбэл би ингээ 12 хүнтэй ингээд уулзах хэрэгтэй байлээ гэж дээ. Эсвэл 12 сурагчтай уулзах ингээд багш нь ингээд тоолцсон билээ. Яг цаг болоход нийт 12 сурагчаас одоо 10 нь яг уулзалтанд орцсон. Тэгээ багш ахиж одоо ингээ бид нар нөгөө нэг юу яадаг штэ 10 жил ч юм уу байж ах чинь багш яадаг штэ. За надаас хойш орж ирсэн хүмүүсийг ангид оруулахгүй шүү гэж нийтдэг штэ. Яг тэрэн шил гэсэн үг байхгүй. Яг уулзалт Сүү үед авлаа ахиж энэ уулзалтын цаг одоо болчихсон байгаад ахиж хүн нэмж авахгүй л гэсэн үг. За одоо энийг шалгаж үзье. За lock in meet гэдгийг сонгочоод одоо хүн уурах гад үзье. За энэ хардаа уулзалт болохоор ингээд төвчгдсэн байна. Одоо хин нэг уурах одоо хостлан unlock meet хийх хэрэгтэй шүү дээ тий. Ингээд хин нэг уурах боломжгүй байна гэдэг нь бол ингэж харагддаг баха. Энэ болохоор аюулгүй байдал талаас бас нэг тохируулга байхгүй юу. За тэгээд энэ дээд талд чинь болохоор энэ уулзалт болол чожлогдсон байгаа. Одоо анги чожлогдсон байгаа гэж ойлгож байна. За дараагийнхын enable waiting room гэдэг. За тэгэхээр энэ ямар зорилттой вэ гэхээр одоо энэ уулзалтанд орохосоо өмнө хүмүүс одоо энэ waiting room гэдэгт бол эхлээд орно гэсэн үг. Хэрвээ админ зөвшөөрөх юм бол уулзалтанд орно, зөвшөөрөхгүй байх юм бол энэ өрөөндөө байгаад л юм гэсэн үг. За энэ яг ямар учиртай вэ гэхээр за ямар нэгэн байдлаар одоо таны энэ уулзалтын линк, Zoom линк, ID, пассвортыг хин нэгэн олоод авсан байж болно тийм ээ. Энэ уулзалтанд орох ёсгүй хин нэгэн тийм ээ. Тэгээд ингээд орж байгаа тохиол та одоо энэ тэр хүнийг орж иж байгааг хараад энэ зөвшөөрөхгүй юу гэдгийг шийддэг л гэсэн үг. Одоо хост болж байгаа буюу админ хүн. За энэ хоёр маань сонголттой байгаа тий. За одоо би өөрийнхөө гар утсаар өөрийнхөө одоо энэ уулзалтанд за энэ waiting room гэдгийг бүгдээр туршиж үзье. За энэ хоёрыг сонгоцсон. Одоо би гар утсаараа энэ өөрийнхөө уулзалтанд нэмтрээ. За тэгэхээр одоо миний гар утасны дэлгэцэн дээр энэ хост болохоор чоочтой байна. Орох боломжгүй гэсэн юм анхаарал гарч тийм ээ. Тэгэхээр би энэ walk in meet гэдгийг авч өгнө тийм ээ. За одоо тэгээд дахиад би энэ хостны эндээсээ одоо төгжөөгээ тайлчих юм бол нөгөө хүн ороод ирэх боломжтой гэсэн. За би log in meet гэдгийг одоо сонголтыг болиулаад waiting room гэдгийг бүгдээ турших гэдэг тийм ээ. За ингэчээд одоо би гар утсаараа энэ уулзалт руугаа нэвтрээ. За тэгэхээр энэ хардаа энэ одоо хүн орж иж байна гэдэг нь над бол мэдгэж байна тийм ээ. За тэгээ би хэрэг зөвшөө хин гэж хүн орж иж байна гэхээр одоо би энэ гар утсаа документ камерыг нэрчсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр миний документ камерыг. За би харах нь. За хараад хэрэг зөвшөөрөхгүй бол ирэмгүй. Зөвшөөрөх бол админ гэдгийг ингээд хараад ингээд оруулчих болно. За waiting room гэдгийг ингээд тохируулдаг байна. За дараагийн ямар тохируулга байна? Энэ. За энэ hide profiles гэдэг нь болохоор өөрийнхөө одоо энэ profile зургийг нуун. Одоо эсвэл өөрийнхөө зургийг ер нь харуулах одоо камер энтрээ нээж ер нь энэ уулзалтанд орж байгаа үедээ камер profile зургийг одоо харуулах хүсэлгүй байгуул hide profile picture гэдгийг ингээд хаачих нь тийм ээ. За тэгээ нэгтэй мөн одоо энэ зэрэг навчингууд ингээд буцаа нэгнэ гэсэн үг. За энэ low party present гэдэг нь болохоор за энэ оролцогчид юу зөвшөөрөх юм бэ гэдгийг энэ тохируулж өгсөн байгаа. Мөн аюулгүй байдлын энэ бас ангаж өгдөг. Тухайн оролцогч өөрийнхөө дэлгэцийг шеэрлэх үү, яах уу гэдгийг мөн өөрөө шийдэн тийм ээ. Чатанд оролцох уу, яах уу гэдгийг бүгдийг нь өөрөө тохируулах боломжтой. Чатыг нээх үү, хаах уу гэдэг энэ хараа нэрээ өөрчлөх, нэрээ өөрчлөх тэгэл одоо өөрийнхөө
дуу энтрийг хаах энэ сонголтуудыг нь болоод одоо оролцогчд өөрөө удирдах боломжтойгоор ингэж тохируулж өгсөн. За ингээд share screen хийж явах үед бол мөн бас энэ тухайн оролцогчийн одоо тэр дэлгэцсэн энэ дээр байгаа мэдээлэл алдагдахаас ингээд сэргийлсэн ийм тохируулгуудад бол энд хийж өгч байгаа. За дэлгэц шеэрлэх мөн чат тэгээд өөрийнхөө нэрийг өөрчлөх, дууг нээх тэгээд одоо дүрсээ харуулгын бүхэл тохируулгуудыг өөрөө хийх боломжтой. Тэгээ мөн аюулгүй байдал хангагдаж байгаа гэсэн. Одоо би хост гэрнэ ингээд дураараа тэр хүний одоо видео тэгээд дэлгэцийг нь бол ширлэх боломжгүй гэсэн үг байхгүй да. За доотлын remote одоо participant гэдэг нь болохоор юу хийж байгаа? Нэг оролцогчийг одоо ингээд уулзалтаас гаргах, хөөж гаргах. За одоо жишээлбэл юу гэдэг бид нэр уулзалт хийж чадаа логинд enable waiting room гэдгийг ингээд сонгоогүй. Одоо энэ нууцлалтын энэ тохируулгуудыг хийгээгүй байж л хин нэг миний одоо ID пассвортыг ямар нэгэн байдлаар олж аваад ингээд уулзалтанд байна. Ороод уулзалтын маань бүснөөлаад одоо ядгийн зөв бүс үг хэлээд ч юм ингээд байгаа оролцогчийг би энэ уулзалтаасаа хөөх боломжтой. За тэхийн тулд энэ remote present гэсэн participant гэсэн энэ функцийг ашиглаад энэ дээр болохоор оролцож байгаа хүмүүсийн маань чагсаалт гарч ирнэ тийм ээ. За тэгээд тухайн хүнийг сонгоод remove. За буцаах. За тэгээ энэ дээр нь бас ингээд тохируулга хийж болох нь тийм ээ. Яагаад ингээд юу яаж байгаа юм бэ? Тэр гээд юм ингээд сонгоод за энэ дээр нь юу яах вэ? За ямар мессеж. За хаалттай мэдээлэл гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл ингээд за дараа би хэлж өгөх болно гэх юм уу тийм ээ. За ингээд за энэ тэгээд юу гэсэн. Тэгэхээр энэ хүн маань ингээ хөөгдөд гарахад өөрт нь болохоор нэг юм мэдээлэл очих нь шүү дээ. За ингээд та тохируулгын хэсэг байна ингээд дуслаа. Тэгээд та бүхэн маань уулзалтанд оролцож байгаа үедээ бол эднэрийг удирдах болно. Та уулзалтыг одоо хийхдээ энэ тохируулгуудаа бол заавал ингэж хийж өгөх нь чухал байх нэ. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. За дараагийн хичээлээр уулзалтанд одоо хэрхэн хүмүүсийг урих вэ? Ямар байдлаар яаж урих вэ гэдгийг хэлж өгөх болно. За баяртай дараагийн хичээлээр уулзъя.